За баярлалаа. Бас төрийн байгуулалтын байнгын орон дээр орж ирээд бас одоо асуулт асууя гэж бодож орж ирлээ. За яг хэл мэдээллийн эрхчлөөний хуулийг бол төслийг хилцээд явахыг бол зарчмын хувьд дэмжиж байна. Яг би энэ хуулийн төслийг бас өмнө нь бас боловсруулах ажлууд дээр оролцож бас гаргаж ирсний үед бас болж исэн процесс алдаа дутагдлуудаа бол мэдж байгаа. Гэхдээ эдгээр зүйлүүд засагдаж орж ирээгүй. Би бол бас уг нь яг салбарын сайттай уулзаад бас хэлж илсэн. Ер нь хэл мэдээллийн эрхчлөөний тухай хууль, хэл мэдээллийн байгууллагын хууль хоёрыг бол тусад нь хийх ёстой байна. Энэ ингээ зарчмын асуудлууд чи холдохороо бүх нөхцөл байдлууд бол буруу явчаад байна гэдэг зүйлийг хэлж исэн. Тэгээ энийг ерөөсөө хөрвүүлж ажиллаагүй л байна л да. Одоо яг энэ сууж байгаа хүмүүстэй бол би бол хамтраал одоо энэ төсөл дээр сууж исэн. 3-4 жил хэрэлдээл явж исэн. Бас ойлголцол хөрөхгүй юмнууч байдаг. Ингээ явгаа. Тэгэхээр уг нь бол энэ асуудлыг ингээ хоёр салгаж орж ирээд зарчмын хувьд одоо явцсан бол илүү их амар авах гэсэн. Тэгэхээр би энэ дээр одоо хууль зүйн сайд ямар байр суурьтай байна вэ? Хэл мэдээллийн эрхчлөөний хууль, хэл мэдээллийн байгууллагын тухай хуулийг хоёр салгах хэрэгтэй байсан. Энэ дээр ямар байр суурь вэ? За хоёрдугаарт ерөөсөө энэ хэл мэдээллийн салбар дээрх нэг зүйлийг бид нар мартаад байгаа. Энэ нэг талдаа хөрөнгө оруулж байгаа буюу эзэд буюу энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшиж байгаа одоо этгээдүүдээс гадна энд ажиллаж байгаа сэтгүүлчид гээд хоёр хүн байгаад байгаа. Үүний цаана 3 дахь тулгуур багнуулах мэдээлэл авах гэж байгаа олон нийтийн эрх ашигыг ерөөсөө бодолцож энэ хууль ерөөсөө тэр эсгүүдийн бүгдийг хассан байна. Тэгээ ерөөсөө олон нийтийн худал ташаа мэдээлэл явдаг хэвлэл мэдээллийн байгууллагын одоо өгж байгаа мэдээлэл донд нэр хүнд алдар хүнд нь одоо хохирсон тохиолдолд гомдол гаргаад явна гэхээр буцаагаад одоо яг хэл мэдээллийн ёс зүйн зөвлөлт ч юм уу нэг ийм юмд өгнө гэдэг. Энэ ёс зүйн зөвлөлийг бүрдүүлж байгаа этгээдүүд чинь хэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн талаас бүрдүүлж байгаа учраас одоо шударга шийдэхэд бол хэцүү. Тэгэхээр бусад улс оронд бол энэ асуудлыг шийдэхэд бол хэл мэдээллийн арбитр гэж байдаг. 3 бүрэлдэхүүнтэй арбитрийг сонгодог. Нэг талдаа гомдол гаргаж байгаа этгээд нэг арбитрээ сонгох чинь, нөгөө талдаа сэтгүүлч нэг арбитрээ сонгох чинь ингээд хоёр арбитр дундаасаа нэг арбитр ч юм уу. Ийм байдлаар ингээд зохистой байдлаар энэ хэл мэдээллийн ёс зүйн асуудлыг шийддэг юм аа. Шийдэх нь зөв байгаа. Өнөөдрийг шиг явж байгаа энэ сайн дурын гишүүнчлэлтэй энэ байгууллагуудаар ёс зүйн асуудлаа шийдүүлнэхэд бол эргэлзээтэй. Тэгэл бусцаал одоо энэ хэл мэдээлэл буруу мэдээллүүд нь залруулагддаггүй. Эргээд цагдаа шүүхийн байгууллагаар явах урт удаан процесс үргэлжилнэ. Тийм учраас энэ асуудлыг үүсэхгүй байх үднээс энэ хэл мэдээллийн арбитрийн асуудал дээр ямар байр суурьтай байна вэ? За хоёрдугаарт яг их сурвалжаа нууцлах асуудлыг бол дэмжиж байгаа. Гэхдээ ямар тохиолдолд нууцлах уу? Ямар тохиолдолд шүүхийн оролцоотой илчлэх үү, нээлттэй болох уу гэдэг асуудал энэ ерөөсөө зүйлээр алга байна. Зөвхөн эрүүгийн процессын хууль дээр бичигдсэн байна. Уг нь энд дагалдаж боловсруулагдж ирсэн хууль дээр цагийн хариулга Алтан гэрэл сайд хариулъя. За урд нь бол хэд удаа өргөн бариад хэлцүүлэгдэж жагаад буцаж ийсэн. Нийтдээ одоо эн чинь 4 удаа өргөн баригдсан үйл шүү дээ. Яригдаад гэдэг ерөөсөө батлагддаг. Тэгээ энэ хуулийн төсөл яамн дээр удаан явсан юм байлээ. Тэгээ би хууль зүйн тодорхойн сайд дээр болоод бас ажлын хэсгээ зарим нэг байдлаар шинжилээд олон уулзалтууд, олон хэлцүүлэг ингээд хийгээд явсан. За тэгэнгүүт нэг нүгүү хэлэхэд энэ хуулийн төсөл унаад байдаг, болдоггүй, сэтгүүлчд хоорондоо ойлголцдоггүй энэ зүйл нь хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой яг тэр хэсэг дээрээ ирээл маргалдаад эхэлдэг юм бэл. Гэтэл энэ байгууллага ярьж байгаа хооронд хамгаалагдах ёстой энэ үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэх эрхчлөөний хамгаалттай холбоотой, сэтгүүлчдийн эрх зүйн байдалтай холбоотой, сэтгүүл зүйн бас эрх зүйн зохицуулалттай холбоотой олон асуудлууд орхигдоод олон 10 жил яваад байна. Ийм учраас энэ удаагийн хууль дээр энэ ямар ч байсан өөрийн зохицуулалттай байгууллага байж болно гэдэг үндсийг оруулчих. Цаашдаа байгууллагын тухай хууль бичигдээд ингээд явах бүрэн орон зайг үлдээгээд ямар ч байсан сэтгүүл зүйн мэргэжлийн энэ үйл ажиллагаагаа яаж хамгаалахын, энэ эрх хэрэгчлөөтэй холбоотой ямар зохицуулт хийх юм гэдэг энэ асуудал руугаа анхаарал явсан. Таны анхааруулж хэлжсэн зүйлүүд биднийг энэ хуулийн төслөө боловсруулж хийхэд бас нэлээд түлхэц болсон гэдгийг хэлье. За мэдээлэл авах гэж байгаа олон нийтийн эрх ашиг гэж хэлж байна. Ер нь үнэн мэдээлэл авах гэж байгаа олон нийтийн эрх ашигтай холбоотой зүйлүүдийг бид нар ярихаас арга байхгүй. Тэгэхдээ одоо жишээлбэл бид нар энэ хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг юм уу сэтгүүлчдээ өөрсдөө бий болгосон бүтцийг бид нар бэхжүүлж цааш нь улам яаж авчих уу гэж энэ хандлагаас хандахгүй бол одоо жишээ нь яг сайн дурын гишүүнчлэлтэй гэдгээр л тэгж байгаа.
заавал гишүүнчлэлтэй байгаа нийт ерөнхий хуулийн этгээдийн хуулиар байгууллагад өгсөн хуульчтай холбоон дээр за мөн өмгөөлөгчтэй холбоон дээр хүний амьдралтай холбоотой өмгөөлөх хууль зүйн тусалцаа авах эрхтэй холбоотой хуульчин мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой зүйлийг хуульчид нь өөрөө суугаад шийдээд л явж байгаа. За мөн энэчнээс дахиад цаашаа өөр бусд байгууллагууд хандах эрх нь нээлттэй байдаг шиг бид хуулийн төсөлтөөрөө зориуд энэ гомдол гаргаж байгаа үйл ажиллагаа нь хүн хуулийн этгээдийн редакц болон шүүхэд гомдол гаргахыг хязгаарлахгүй гэж өгсөн юм ба. Ер нь бол энэ өөрийн зохицуулалтын байгууллагын хил мэдээллийн зөвлөл энэ байгууллагын үйл ажиллагаа улам сайжраад өөрсдийн зохицуулалтын байгууллагын өөрсдийнхээ салбарыг хянаж байгаа үйл ажиллагаа нь цаашдаа бүр сайжраад ингээд явах байхаа. Энэчээс гарч байгаа дүгнэлт бол өнөөдөр практик дээр юу болж байна вэ гэхээр эдгээр одоо энэ хил мэдээллийн зөвлөлөөс гаргасан дүгнэлт ч юм уу иргэний процесс, эрүүгийн процесс дээр за энэ бол тийм дүгнэлт гарцсан байна. Энэ таны буруу зөв байна гэхэд бас голлох, зөнхлөх нотлох баримт болоод хэрэглэгдээд явдаг юм байгаа. За нэг сурвалжаа нууцлах эрхтэр бол бид яг эрүүгийн процессын өөрчлөлтийг хийцэн. За хилцүүлгийн явцад бол ярих зүйл бас нэлээд олон байгаа. За яагаад байгаа гэж хэлж ийнэ үгвэл улсын хурал дээр хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн ажлын хэсэг гараад манай Лодо Самбо гишүүн ахлаад явсан нэлээд олон зүйлүүд гарсан. За энэ дээр зарчмын шинжтэй нэмж оруулах одоогийн төсөл дээр бас зөрүүтэй энэ төр зүйлүүд бол байгаа. Тэгээд юу гэж ярьсан бэ гэхээр за ямар ч байсан хэдүүлээ хэлцэж эхэлье. Одоо сая таны хэлж байгаа шиг ч юм уу бусад манай Лодо Самбо гишүүний ажлын хэсгээс гаргаж байгаа саналуудыг хэдүүлээ ярилцаад ингээд ажлын хэсэг байгуулад нэлээд том ажлын хэсэг байгуулад явъя. Үнэхээр энэ ажлын хэсгийн хүрээнд ярьж хагаад зарчмын зөрүүтэй ойлголцохгүй юм уу? Энэ хуулийн төсөлд оруулж болохгүй гэдгийг юм уу? Ийм зөрүүтэй асуудал гарвал бид нэг ухраад энэ асуудлаа дахиж хилцье гэсэн ийм хандлагатай байгаа гэдгээ танд тусалъя. За сайн зэрэг шүү. Асуулт тодруулъя. За баярлалаа. Тэгээд банк орооны дарга бас тал талын төлөөлөлтөө бас ажлын хэсэг байгууллагад анхаарч өгөөж би бас ажлын хэсэгт орж ажиллах сонирхол байна. Лодо Самбо гишүүний ажлын хэсэг дээр бит хоёр байгаа. Тэгвэл боловсруулах гэхээс илүүтэй засгийн зэрэг өргөн барьсан төслийг сайжруулад явахыг хичээнэ. За дээрэс нь яг зүгээр энэ дээр зөвхөн их сурвалжаа нууцлах асуудал, гэрчээр дуудагдах асуудал чи эрүүгийн асуудал биш байхгүй да. Бидэд юмыг ингээ дутуу өрхөд байна. Захиргаан дээр ч дуудагдаж болно, иргэний кейс дээр дуудагдж болно, бүх зүйл дээр. Ингээ таллаад ингээ мухарлаад нэг юм тал дутуу юм орж ирэхээр юм шийдэж болтгоо. Тэгээ ерөн гол нь нөгөө мэдээллийг үнэн зөв мэдээлэл авах чигээ иргэдийн эрх ашгийг авч үзэх, хил мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага байсан ч гэсэн иргэдийн арбитртэй байх асуудлыг тавих хэрэгтэй. Энэ бол хуульчтай холбооноос өөр шүү. Тэнд бол хуульчид байгаа. Энд чи яаж нотлох баримтыг цуглуулах, хинтээ ямар процессор явахаас эхлээд мэрэгжлийн одоо шинжээж хуульч нар нь ажиллаад тэгтээ сэтгүүлчнэрээс бүрдсэн арбитр үед юм уу ийм зүйлүүд нь явж шийдэхгүй бол нэгдлийг барина. Хил мэдээллийн зөвлөл одоо сэтгүүлч За түрүүн тэр сандаг өчрөг гишүүн бас хүнжсэн хууль зүйн дүгнэлтийг ер нь хаана хэрэгжүүлэх юм бэ гэдэг. Нэгдүгээр асуудал бол мэдээж нэгэнт одоо байнгын орон дээр орж иж танилцуулж байгаа бол хууль зүйн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд асуулт асууж бас санал хэлэх юм нээлтийг дэгэн дээр бас нээж өгмөр юм байна. Хоёрдугаар ажлын хэсэг дээр бол энэ хууль зүйн дүгнэлтийг бол нэлээд сайн ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр мэдээж энэ хуультай холбоотойгоор ажлын хэсэг байгууллагууд нь тэгээд энэ хууль зүйн дүгнэлттэй холбоотой асуудлууд, гишүүдтэй холбоотой асуудлууд яригдаад бас зас залах зүйлүүд хийгдэж явах хаа гэж бодож байна.